Хөөе бүдүүнэ, чи нэрнгээсээ ингэж гарах гээд байгаа мó гэж миний найз залуу хэллээ. Би талент хартал тэрний надад миний төрсөн өдрөөр авч өгсөн үдсгэлэнтэй очир алмаазан эмэг, хүзүүнд минь гэлтахнах зүйлт, хуруунд минь ирээлжлэх бөгжнүүд байсан ч тарган гэдгийг минь халахалж чадахгүй байлаа. Бид 5 одтой зочид буудлын ресторанд орохоор очмогц. Тэр машины түлхүүрээ буудлын ажилтан руу чулуудаад өөрийн машинаа хүлээн зогсож байсан халуухан бүсгүй рүү шүлсээ гойжуулах мэт харлаа. Би дүрс хэтэл уурлах гэснээ. Эхлээд бэлгээ авмаар байсан болохоор гэртээ очтол хүлээхээр шийдлээ. Энэ бидний ойн баярын өдөр байсан болохоор тэр гоё бэлэг өгөх ёстой. Тэрний надад захиалж өгсөн салаатыг би идэж дууссаны дараа зөөгч бидний хундаг руу үнтэй ориглон дарснаас дахин дүүргэж хийлээ. Цаг нь боллоо доо. Толгой эргэх шиг болж байсан ч би дотроо өөрийн бодохыг хичээж, тэрэнд би хичнээн хайртайгаа бодохыг хичээлээ. Надад муухай үгс хэлдэгч, над руу хашгичдагч, намайг хуурдагч, би тэрэнд хайртай. Одоо харин бэлгээ авмаар байна. Энэ чинь тэрнийг твчсний төлөө миний шагнал байхгүй юу? Зөөгчийг явсны дараа тэр инээмсэглээд том хайрцаг гарган тавихад би ичингүүрийн жомолцлаа. Миний бэлэг байна штэ. Тэр над руу нүд ирмэд бэлгээ өглөө. Би яг л 4 настай охин шинэ жилийн бэлгээ задлах шиг яаран задлах гэснээ бие барьж туузыг аяархан татан наалтыг салгаад тайвнаар хайрцгийг задлаа. Дотор нь байсан улаан хайрцагны тагийг нээтэл гайхалтай сайхан очир алмаазан хүзүүний зүйлт байлаа. Би энэ үерхлээс болж маш их сэтгэлээр унаж тэрнтэй байхыг үзэн яддагч гэсэн. Очир алмаз харахаар л бүх зүйл ор мөргүй сайхан болчих шиг болдог. Би ингэжл тэрний мөнгөнд ухаанаа алддаг болсон юм. Тэгтээ би өмнө нь дандаа ийм байгаагүй. Үнэн дээр тэрнтэй анх үерхэж эхлэхэд бусад охид шиг биш гэдгээ харуулна гэж боддог байсан юм. Тухайн үед би мөнгөний сонирхолтой хүн биш байсан болохоор тэрийг харуулахыг хүсэж байсан. Тэрний хайрал надад хамгаас чухал байсан учраас надад өгсөн юм бүхэнд нь талархаж байгаагаа харуулахыг хүсдэг байсан юм. Тэрнийг надад эд зүйлс, элдв гоё амттан ихээр авч өгч эхлэхэд нь энэ бүхэн өөрчлөгдсөн. Ээж нь тэрнийг хөөхд шиг хайрладаг байснаас хайртай гэдгээ зөвхөн бэлэг өгч илэрхийлдэг ээжийнхээ занг дуурайсан юм байна лээ. Харин ээж бид хоёр их ихтэй санхүүгийн асуудалтай байдаг байсан болохоор би өмнө нь хизээч ийм их юм хүнээс авч байгаагүй. Тэр миний хүссэн бүхнийг авч өгдөг. Бүр гуйгаагүй юмыг маань авч өгдөг байлаа. Нэг удаа болцохдоо хэдэн зуун мянган төгрөг зарцуулах хүртэл шүү дээ. Дөнгөж 16 хүрч байсан бидний хувьд тэр бол маш их мөнгө байсан. Гэхдээ бидэнд зөндөө их асуудал байдаг байсан. Асуудлуудаасаа болж улам илүү муудалцаж эхэлснээр эцэстээ тэрний мөнгө л намайг тэрнтэй байхад жаргалтай болгодог ганц зүйл болж хувирсан юм. Бидний харилцаанд миний сэтгэл хангалуун бус аз жаргалгүй байгааг тэрний бэлэгнүүд нэг ясандаа нөхдөг болсон гэхүү дээ. Тэр надад янз бүрийн үнэтэй бэлэг өгч, үнэтэй болцоонд явснаар жинхэнэ цаадах асуудлаа далталдаг байлаа. Үнэн дээр бид бие биедээ тийм их хайртай байхаа болсон. Бидний харилцаа улмалд ордож байлаа. Би төвчээртэй тэрнийг ойлгодог байснаа болж хүссэн юмаа аваагүй л бол шаардангуй бүр түрэмгий зантай болсон. Анхных шигэ тэр надад сэтгэгдэл төрүүлэхэ болсон болохоор бүр илүү хүсч би тэрнээс дээгүр юм шиг тэрнтэй харьцах болсон байлаа. Гэхдээ 3 жилийн дараач мөнгнөөс нь болсондоо би тэрнээс салахыг хүсэхгүй байлаа. Тэгэхэд тэр харин аль хэдийнэ өөр эмэгтэйтэй намайг араар минь тавьж байсан ч надад шинэ жилээр Валентинаар төрсөн өдрөөр минь бэлэг авч өгсөөр байсан болохоор би салалгүйгээр чимээгүй байсаар байсан юм. Би өөрийгөө тэрэнд үнэн голоос хайртай гэж хуурахыг хүртэл хичээж байсан ч хайртай да биш мөнгөнд нь болж байгаагаа мэдэж байсан юм. Тэрний мөнгөөр би хүссэн хэрэгтэй зүйлсээ авч байснаас гадна ээжийнхээ хэрэгцээнд ч зарцуулдаг байсан болохоор надад тэрний мөнгө маш их хэрэгтэй байлаа. Ээж маань надад маш их мөнгө зарцуулах хэрэггүй болж өөрийнхөө мөнгийг хоримтлуулж чадхаар болж байсан юм. Найз залуудаа хайргүй болсноос хойш би зөвхөн өөрийгөө ээжигээ л боддог болж тэрний надад хийсэн бүхнээс нь болж
Би тэрнийг ашиглах эрхтэй гэж боддог болсон байлаа. Бидний харилцаа ийм болсонд би зарим талаар буруутай ч гэлээ. Тэр ч гэсэн сахиусан тэнгэр шиг хүн биш. Би эцэстээ тэрний мөнгөнд ч болдог хүүхэн болсон ч тэр ч бас энэнд буруутай. Тэр намайг улам ихээр сэтгэл санаагаар дарамтлах болж намайг тархан гэж дууддаг болсноос нь би маш их сэтгэлээр унаж хоолооч идэхэ болж сарч хүрэхгүй хугацаанд 5 кг хасч байв. Тэгэд ч болоогүй нүднээс далдуур найзуудаа намайг хизээч хөөрхөн гэж бодож байгаагүй. Хүн дайтайхан харагдах гэж боо юм болдог гэж ярьдаг байсан. Надаас ичдэг байсан болохоор цаг үргэлж бүтшгүй зүйлсийг надаас нэхэж гадаад байдлаас минь болоод найзуудтай намайг харуулахаас санаан зовдөг байсан юм. Энэ үерхэл маш төвөгтэй. Хизээж салж болохоор хэврэг байсан ч би чадах хүртлээр тэрний мөнгийг ашиглаж авахыг л боддог байсан юм. Тэр надад маш муухайгаар хандаж байсан хэдий ч би тэрний мөнгө өөрийнхөө ухаангүй байдлаас болж тэр хэвэндээ байсаар л байлаа. Гэвч эцэст нь төвчж чадхаа байж тэрнээс салсан. Хэн болж ховирч байгаа минь надад таалагдахгүй. Хийж байгаа зүйлс минь ч миний хийх зүйл биш гэдгийг би мэдэж байлаа. Хизээж орохыг хүсэж байгаагүй гүн ангал руу унчих вэ гэхээс би хайж байсан юм. Би эргээд эд хөрөнгөнд сонирхолтой биш. Хүнийг үнэн сэтгэлээсээ хайрладаг өмнөгшгөө охин болохыг хүссэн. Тэрнээс хойш би залуусаас хол байж өмнөх үерхлээ эргэцүүлж ангижрахаар шийдсэн. Би янз бүрийн жижиг ажлын мөнгө хоримтлуулж байлаа. Хуучин найз залуугийнхаа надад авч өгсөн юмнуудыг зарж, ирээдүйд ээжийнхээ төлбөр тооцоо хийж туслахаар банкнд дансандаа хийсэн. Өмнөгшгөө байдалд дахиж орохгүй төлөө өөрийгөө сайнаар өөрчлөхийг хүсэж байлаа. Миний хэн болж хувирсан маань өөрт таалагдахгүй байсан болохоор дараагийн найз залууга зөвхөн мөнгийг ашиглах гэж биш, чин сэтгэлээсээ хайрлахыг хүсэж байв. Гэхдээ өөрийгөө өөрчлөх амаргүй байсныг би хүлээн зөвшөөрнө. Залуустай төр зүр үерхэх надад хизээж таалагдаж байгаагүй. Тэд мөнгөтэй. Тэгээд надад бэлэгсэлт авч өгнө. Тэрнээс нь болоод би тэдэнтэй хамт байдаг. Би буруу гэдгийг мэддэг учраас ийм үерхэл нэг их удадгүй. Намайг дотроос минь болооч гэж хэлээд байлаа. Ийм амьдралын хэв маягт би жаргалтай байж чадахгүй байсан болохоор хоёр дахь удаага төр зур нэг залуутай үерхсний дараа мөнгөний төлөө ингэхэ болий. Өөрчлөгдөё гэж бүр илүүтэйгээр сэтгэл шулуудсан юм. Би сайн хүн болж хүмүүсийн мөнгө тэдний эд хөрөнгөнд шунхаа болохыг үнэхээр хүссэн. Энэ түүхээс хүмүүс үерхэл зөвхөн үнэтэй бэлэг үрлэгэн болзоон дээр тогтох ёсгүй гэдгийг ойлгоосай гэж хүсэж байна. Хайрыг мөнгөөр худалдаж авч болдгүй. Зөвхөн хэн нэгний мөнгнөөс болж өөрийнхөө үн цэнийг мөнгө бэлгээр сольж болохгүй. Үерхэл зөвхөн жинхэнэ хайр сэтгэл дээр л тогтох ёстой. Бэлэг бэлэглэж болох ч тэр нь хайр дурлалаа илэрхийлэх цорын ганц арга болж байвал ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй л гэсэн үг.